Сайн залуусаа. Бид өнөөдрийн хэмжлэгээрээ Pigland Season 2-ийн эхний ангийг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Тэгэхээр зураг маань эхлэхэд Норов Бэверли 2 автомат тоглоомын газар орж тоглохоор шийднэ. Хамгийн гол нь мань хоёрын хүсэж байгаа Фернандо 64 дэх өрөмжийг хожих боломж бий. Фернандо 64 нь манайхаар бол Nintendo 64 юм уу та? Аль эсвэл PlayStation л гэсэн үг. Нэг ч үлдээгүй. Нэг ч үлдээгүй мүү? Атгүй л байна да. За тэгээ хусгуура. тэгээ ламбаг дуудчихъя. Баяжай. Амбатэй сагсгаш лайтайш дээ. Баца. Амбаа дууднаггүй чи өөрөө мэд. Чамд мөнгө байгаа мó? Даанч Норов Бэверли 2-ын хинтэн ч мөнгө байдаггүй. Тэгээд Бэверли залтай зангаараа Норвыг ээжээсээ мөнгө авахыг ятгахна. Чи одоо дэрээ. Хаанаас вэ? Ээжээсээ авчааш дээ. Ээж өгөхгүй штэ. Бэнтэй энэ Фернандо. Фернандо 64 болчихсон уу? Фернандо. Ээж л та Бэверли. Буруу арчтай. Тэгээд Норов гэртээ ирж ээжийнхээ зүгнээс нь мөнгийг авах үгүй дээр эргэлзэн. За орой буцаагаад өгч гэж булга биш шүү. Ядаж байхад Бэверли түүний гадаанд хүлээж байгаа. Тэгээд тэрээр удаан бодсны эцэст ээжийнхээ мөнгийг хулгайлж тоглоомын төв рүү явдаг. Мөнгө авсныг мэдвэл арьсаа уулуулах байх та. Тэгсэн тоглоомоо шүүрч чадаагүй байж байтал түүний мөнгө нь юу ч үгүй дуусчихдаг. Мөнгө дуусчлаа. Ер нь л хүмүүс Фернандог шүүрэх гэж чаддаггүй. Тэгээд Норов тоглоомоо ч авсан юм байхгүй. Ээжийнхээ мөнгийг ядаж байхад үрээд дуусчихдаг. Тэрээр мөнгийг өрснөнд баригдах юм бол ээжтэй хөлөө хуглуулах нь гарцаагүй. Гэтэл тэр тоглоомыг нь ламбаа хожино. Тэд анхнаасаа ламбаатай хамтарсан бол тоглоомыг хожих байсан биз. Фернандо Жансро. Тэгээд Бэверли ламбаа 2 тоглоомыг тоглохоор явдаг бол харин Норов ээжийнхээ мөнгийг яаж эргүүлэн олохоо л бодно. Тэгээд тэрээр гэртээ иртэл аз болж ээж нь түүнийг мөнгө хулгаасныг мэдээгүй байдаг. Ээж нь дэлгүүр гарч ирээд хүүгийнхээ дуртай юм гана. Норов мөнгийг авснаа баригдахгүй тулд бушуухан сэтгэж ээжийнхээ өмнөөс дэлгүүр гарахаар болдог. Ээж хүүн яваад ирээ. Оо доминихо. Норов нэгэнтээ алдсан их хэмжээний мөнгийг олно гэдэг бараг л бүтэршгүй зүйл. Тиймээс ятахнаа ээжийнхээ загсан хүнсийг олж ирэхээр гарна. Хаанаас өндөг бодоо олох вэ? Тэгээд тэрээр дэлгүүрийн түүхийн өндөгнүүдийг амандаа хийж авна. За тэгээд дэлгүүрээс яг гарах гэтэл Хүүшээ, чи мөрөөрөө явж байгаа хүүхдийг яаж ийна? Яна уучлаарай. Би Норвыг мөөг хулгайлах гэж байна гэж бодоод л цогчлоо. азар дэлгүүрийн эзэн Норовт итгэдэг учраас баригдалгүй өнгөрдөг. Чи хүүхдийг мангар болтол зовчлоо штэ. Тэгээд тэрээр амандах өндгөөрөө нэг бүсэн хоолоогооч зайлж аав ээждээ шарж өгнө. За яах вэ? Заваан ч гэсэн сэтгэл нь сайхан юм да. Ашгүй худагсан өндөг. Тэгсэн түүний аавынх нь амтрахаа идэж байгааг та бүхэн хартаа. Сайхан амттай өндөг бай шүү. Орой ахиухныг аваад ирээрэй. Хаанаас мөнгө олно Педро? Дараа нь Норов хулгай хийхээс илүүтэй арай шудраг аргаар мөнгө олох гэж үзнэ. Энэ номыг дуусгасанд баярлалаа. Та одоо яаж мөнгөтэй болох тухай мэдлээ. Энэ номон дээр чи яаж мөнгөтэй болохын заагаад хаанаас мөнгө олохын заасангүй штэ. Тэгээд тэрээр мөнгө хэрхэн олох тухай ном уншсан ч үр дүнгээ төдийлөн өгсөнгүй. Ядаж байхад тэр нь мал сүхийн бичсэн бүтэхгүй ном байдаг. Тэгээд Норов арга мохордон байж байтал зурагтаар ажлын зараа явна. Тэр нь бас нөгөөх л мал сүхийн ажлын зар байдаг. Яг би танад номныхаа 29-р нууцыг үнгүй хэлье. Энэ бол ажил хийх, таныг ажил зуучилж байна. Доор байгаа дугаар руу залгаарай. Норов ажлын зарыг ихэд сонирхон утасны дугаарыг нь цээжилж авна. Даанч гэхдээ иймэрхүү байдалтай. Үүнээс болоод тэрээр зар дээрх утасны дугаарыг буруу харуулаад цээжилчдэг. Тэгээд Норов буруу дугаар руу залгахдал тэр дугаар нь Манимегийн дугаар байж таарчээ. Норовч ийхүү хөдөө газар ирдэг. Дараа нь тэрээр буруу дугаар руу залгаснаа ч мэдэлгүй шууд л эмээд ажил хийж өгнө. Эмээч мөн түүнийг яасан тусрахыг хүүвэ гэдэл бөө баяр болно. Даанч Норов оройн нь эмээгээс ажлынхаа цалин авах гэтэл эмээ түнд өгөх зүйл 2 шоколад 2 борцгоноос өөр юм байсангүй. Яамаа. Имэн авдраа авахд ийм л ихэр бавалла. Баярлалаа эмээ. Гэхдээ би цалингаа мөнгөөр авч болох уу? Дээрэс нь эмээ ямар Норвыг дуудсан биш. Норов өөрөө л гүйжирсэн билээ. Наа чи мал сүхийн дугаартай хүүхэ. Ажлын зарын дугаарыг буруу харуулад биччихсэн юм байна л да. Цаг орой болоход Норов мөнгөгүйгээсээ болж гэртээ харж чаддгүй. Мэдээж ээжийнхээ мөнгийг өрн таран хийсэн хүн царайг нь яаж харах билээ дээ.
Тэгээд цагаандаа гарсан тэрээр ядаж гэртээ дахиад чулуу барьж очие гэж бодоод фирм дээрээс дахиад хулгайлахаар шийднэ. Гэтэл маньхүү KFC-гийн савыг толгойдоо угулчгаад дахиагаа хөөнө. Мэдээж гэрийнхэн нь яаж мэдэх вүлээ дээ. Дахиад дэлгүүрээс авсан гэж бодно. Эм өчөөс эхлэн тэрээр хулгай хийх нь хөдөлмөрлөхөөс илүү хялбар гэдгийг ойлгож амьдралын философоо өөрчилдөг. Ийм амархан байсан гэж юу? Гэхдээ хулгай хийх чинь хөдөлмөр штэ. Хүн хөдөлмөрлөл хүссэндээ хүрдэг гэдэг байхаа. Тэгээд ажил хийх гэж зовж байснаас хулгай тонол хийсэн хамаагүй хялбар мэд санагдна. Цаашлаа тэрээр гэртэн байсан ээжийнхээ варыг хагалчаад вараа түлхийн тулд музей үзмэрийг хулгайлна. Ер нь хаач явсан өөртөө хоол олоод идчихдэг. Мөнгө өрөөсөн гутал алтан шүд гээд авч болохоор юм болгоныг хулгайлдаг болно. Квенер сүүлдээ бүр хулгай хийхдээ гаршиж ажилдаач дурлана. Үүнээс болж хулгайд юм алдсан амьтад цагдаагийн газар гомдол гаргаж бөөнлөн болдог. За гэвч хулгай хар мөртөө гэж тус өдөр Норвегийн хулгай хийх сүүлийн өдөр нь байв. Тэрээр алт мөнгөнд думаад удаагүй байж байтал цагдаад баригдана. Би ядаж усанд орж болох уу? Маа. За тэгсэн ч Норов шоронгоос сургаж зүхтааж чаддаг. Хөөш нор оргочлоо штэ. Хавч навш. Энэ хэсэг нь яг л Шауншенкээс орсон киног санагдуулна. Эцсийн Норов зүхтах газаргүй болж дахин баригдсанаар түүний төсөөлөл дуусдаг. Үнэн дээр энэ бүх үйл явдлууд нь Норвегийн төсөөлөл байсан юм. Хэрвээ Норов ээжийнхээ мөнгийг хулгайлах юм бол нэг иймэрхүү зүйл болно л гэдгийг тооцоолж байж. Мачай, хачинго хаалаа штэ. Эвгүйдх юм байна да. Ер нь пянган дийлэхгүй юм биш. Гэсэн ч одоогоор Норвегийн хувьд хамгийн чухал зүйл нь тэр биш, харин Фернандог авах байв. Тийхүү тэрээр мөнгө рүү гараад хөлснээр нэгдүгээр анги маань төгсдөг. За, ийм нэгэн үйл явдал Season 2-ын нэгдүгээр анги дээр өрнөдөг байна. Яах ч юм бэж? Яагаад юм бэж? Одоо хичээлээ хийнэ ээж. Бид та бүхэндээ Pigland Season 2-ын эхний ангийг товчхон хүргэлээ. Та бүхэн Nomadia Pictures болон Skywalker Production Central телевизийн хамтран бүтээсэн Pigland цувралыг Univision Монгол багц болон Luke TV-гийн Nomadia Original Season-ээс хүлээн авч үзэх боломжтой. Бидний бэлтгэсэн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.